За сайн бацхан манайхаа өнөөдөр бөөндөө уламжлалт ёсоор reaction видеого хийх гээд байж байна. Тэгээд маш сонирхолтой нэвтрүүлэг дээр одоо reaction видеог чинь тэрний үе гэх юм бол анухаас fitness show байгаа. Тийм ээ. Магадгүй миний үеийн ч юм уу тийм одоо залуу жоохон хүүхдүүд энэ нэвтрүүлгийг сонсоод чи одоо юун дээр reaction видео хийгээд байгаа юм бэ? Наа ч ёстой ингэж бодож ивэл үгүй ээ, энэ бол ерөөсөө тийм уйдгартай, гунигтай, гутранг тийм шоу биш. Бас дээр үеийн шоу биш. Яагаад вэ гэх юм бол энд ингээд шат ахих тусам дугаар явах тусам ингээд хүмүүсийн зан арын шим тухайн одоо жинхэнэ энэ шоу чи юу ахгүй ингээд дан эмэгтэй хүмүүс байгаа ч ингээсээ эрүүл чин хүртлээ ингээ хасааж биеийн зөв хэлбэр галбарт одоо ордог гэх юм уу? Тэгхийн тулд ингээд хоорондоогоо ингээ өрсөлддөг ийм шоу байхгүй юу. Тэгээд дасгалжуулагчаар бол манай солийн тэргүүний ажилтан манай гайхамшигтай ануухай ихч маань ажилдаг. За тэгэнгүүт ингээ шат дахих тусам одоо тэр гурилтай шүл насаар эзэлсэн хуушуур бууз насаар эзэлсэн тэр хүмүүс чинь ингээд тэрнээсээ татгалзаад байн брокколи яасан гэдэг юм идэх ёстой болчихж байгаа байхгүй юу. За тэгээд чин одоо дэглэмэн тэгдэм гэхэд ингээ байнга дасгал хөдөлгөөн идэр хийх ёстой өдр болчихж байгаа. Тэгэхээр ч одоо ингээд айгу хэцүү асуудал болчихж байгаа байхгүй ингээд шууд гадаа гараалахгүй шоколад аваад идчихмээрээ тэгчих болохгүй те. Тэнгүүт хүнээс чинь нэг та нар өлсгөр ууралдаг уу? Би л ууралдаг заяа. Тэнгүүт яалч юу тэнд чинь ингээд дэглэм бариад өлсөж байгаа болохоор тэр хүмүүс ингээд уурлах ч гэдэг юм уу те. Янз янзын реакшн ингээд характерууд гардаг тэр тухайн хүмүүсээс. Тэгээд тэрийг яаж давж гарч байгаа ингээд ер нь бол ингээ урт хугацааны амар их personal development за ер нь бол glow up хийдэг одоо өөртөө гоё ингээд чимгэлдэг эмэгтэй хүн яг өөрийнхөө тэр дотор байгаа гоё гоо сайхан үзэсгэлэнтэй зүйлсүүдээ гаргаж ирдэг гоё шоу гэж бол би хардаг. Тэгээд дээрэс нь үзэхэд үнэхээр хөвгчлөлтэй байдаг ёо. Тийм ээ. Тэгээ одоо та нар надтай үзэж байгаа болохоор бас бүр хөвгчлөлтэй байна гэж бодож байна. Тийм болохоор тэгээд үзээгүй хүмүүсээ битээ санаазаа. Яа тэгэл одоо би танарт үзүүлэх гээд байж байна. Тэгээд олон талаа юм уршихгүйгээр шууд үзэж эхэлцгээе. За энэ болохоор хамгийн ихнийхэн дугаарыг үзэх гэж байна. Мэдээж хамгийн бүх зүйлийг эхнээс нь эхэлнэ. За энэ нь бол season 4 байгаа. Өмнө нь бол 3 season гарсан байсан. Тэгээ шинэ season дээр нэлээд олон зүйлсүүд бол өөрчлөгдсөн гэсэн. За тийм болохоор яг юу болохыг бол мэдэхгүй байна. За тэгээд чихвчээ зүгээд сайхан. Тэгээ шууд эхлэе шүү дээ. За эхлэе. TV8. Бидтэй хамт байгаараа TV8. За. Интро. Анухай. Окей. Ихч. Анухай. Бодибилдинг фитнесийн спортын гайхамшиг мэдрүүлэгч. Фитнесийн дэлхийн аврах шалралт тэмцээний хошоо авраг. Аз тивийн аврах шалралт тэмцээний хошоо автан медаль. Фитнес эйженсигийн үүсгэн байгуулагч. Олон улсын хэмжээний мастер тамирчин. Энэ хүн болол гайхамшигтай. Ингээ гайхамшигтай ёо. Байгуулсан хүчтэй энэ бүсгүй. Мянган залуусын мөрөөдлийн бие галбирыг ёо. залуусыг эрүүл амьдралын чадсан. Өөрийн олон жилийн нөр их хөдөлмөр амжилтын туршлага дээр үндэслэн 45 хоногийн хугацаанд өсгүүчүүдийг галбиржуулах эрчимтэй хөтөлбөрөөр хэрэгжүүлэх тэр бэлэг. Амар гой үзэсгэлэнтэй эмэгтэй байна. Дөрөвдүгээр улирлын онцлог давуу тал бол бид бүхэн шоуныхаа концепцийг тэр чигтээ өөрчилсөн байгаа. Тэмч утгаараа одоо үзэгчдэд урд өмнө нь харж байгаагүй олон одоо шинэ зүйлүүдийг бид нэр төлөвлөхөөр төлөвлөж байгаа. Ямар биелгээ юмраа юу. Тэд яг одоо дасгалжуулагч Анухайтай юу амар том уу гараад ирв. Аз моторсын Leopard 8 хөлөглөн ирж явна. Төсөөлж байгаагүй оролцогчид орж байгаагаар бас илүү давуу тал болон энэ удаагийнхаа удирлыг эхлэх гэж байна. Шоуны маань гол зорилго бол мэдээж бүх нийтийн эрүүл мэнд, за дээрэс нь эрүүл зөв амьдрах одоо гол төлбөрийг одоо бид нэр харуулахыг зорддог. Эрүүл амьдрах дээрээс нь тасал хөдөлгөөн гэдэг зүйл бол ямар чухал одоо зүйл болтгийг зөвхөн эмэгтэйчүүдэд биш гэр бүлийн гишүүдэд нас ингэж зориулж харуулахыг бас зорж байгаа. За тэгээ анхаас энэ бүр амар концепт явчлаа. Манайхаа та нар ойлгосноо. Ингээд
зөвхөн одоо тэнд оролцож байгаа хүмүүс чинь ингээд ганцхан хүн л гэр бүлийн ганц л нэг хүн л оролцож байгаа шүү дээ. Тэнгүүт ганцхан одоо тэр хүн ингээд энэ шоунд ороод одоо дэглэм юу гэдэг те тэр бүх юмудаа засчихж байгаа шүү дээ. Тэнгүүт энэ ганц хүн чинь буцаад очоод нөгөө нэг гэр бүлтэй бас нөлөөлж эхэлнэ шүү дээ. Тэнгүүт ингээд ерөөсөө энд оролцож байгаа хэдэн хүмүүс оролцож байгаа мэдэхгүй байна. За 8 оролцлоо гэж бодоход тэр 8 хүний л ганцхан өөрчлөх биш 8 хүний цаанд байгаа тэр гэр бүлийн хүмүүсийг нь бас ингээд одоо амьдралын идэх тэ хооллолт гэдэг юм уу тэр юмыг бас давхар ингээд нөлөөлөлт үзүүлээд ингээд өөрчилж байгаа юм болох юм байна шүү дээ. Ер нь бол яагаад вэ гэхээр юу гэдэг шүү дээ. Таргалах гэдэг чинь ингээд одоо аав ээжээсээ тийм одоо уламжлагдаж ирдэг ч гэдэг юм уу те тийм удмын тийм тарган марган ч гэдэг юм уу тийм юм байдаг гэж бид нар амар бодоод идэв шүү дээ. Тэнгүү тийм байхгүй. Яагаад вэ гэх юм бол зүгээр аав ээж нь одоо тарган хүмүүс байлаа гэж бодоход хүүхдүүд нь яагаад тарган байгаад байгаа юм. Яагаад гэвэл зүгээр гэр бүлийнх нь хоолт нь буруу байгаад байгаа болохоор байг нөгөө нэг цувын бууз тийм гурилтай тийм юмнууд идээд байгаа болохоор ингээд тарган байгаад байгаа байхгүй. Яг тэрнтэй адилхан шиг ингээд нэг хүнийг өөрчилж юм бол одоо нэг үхрийн ивэр дөрвөл 1000 үхрийн ивэр дөрвөнө гэдэг гайхалтай концептыг барьж байгаа юм байна. Гайхав шүү дээ. Анахаа хичээ би таны шүтэн бишрэгч шүү. Үнэхээр шоуны 4-р улирал эхлэхэд бэлэн болсон байна. Би ажилдаа бэлэн үзэгч амар хүчтэй юм ихтэй ёо. Үнэхээр хүчтэй юм. Би бол энэ хүнийг та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа. Юм хийдэг хүнийг оролцогч бүрвийн хишиг буян. За эхний оролцогч. Энхри ялдам зан айл. Уйрам дуу хоолойгоор залуусаа нөгөө нэг альма гэдэг хичээж шүү. Хүнд автуулагч авьяаслаг бүсгүйн сонирхлыг энэ удаад фитнесийн заалан дөрнөх халуухан тулаан татжээ. Контент бүтээгч үдсгэлэнд бүсгүй энэ удаад камерын өмнө өөрөө ил гарч өөрийгөө шинээр асаахад бэлэн. Энийг ч тийм амар турах хэрэгтэй юм байх та. Дуучин. Гой дуучин уужим сэтгэлийг аялгуу дуугаараа хөглөгч дуучин хишиг жаргал. Монгол бүсгүй намб төрх ухаалаг уужим энийг чиглэлсээ танихгүй мэнэ. Гэтэ маш гоё дуулдаг ч. 45 хоногийн хугацаанд хүссэн бие галбираа уралгахаар зориг шулууд. Аавч нэмэгтэй хүн үзэсгэлэнтэй юм аа. Донч дуучин бүсгүй зорьсон зорилгодоо хүрч чадах эсхийг хүлээх л үлдлээ. Томоко гэдэг. Та нар томокоыг чи биднээс тээ. Комеди гэдэг. Энгийн хошиг нь бол хөдөлмөрч хичээнгүй чанараараа ёо ямар хөөрхөн харагдсан бэ. Япон улсын иргэн бизнес хадагтай Томоко. Ёо за хичээлмөр алах нэ ёо. Сансанда заавал хүрдэг шийдэмгий. Яа үнэхээр өөрийнхөө байгаа шүү. Өөрийнхөө хүн ийм гоё. Тэмцэх бол. За энэ хүн болон шоуг бол чигхээ. Тэмцэх ширүүхэн галуулах юм байна. Энэ их ч бол чигхээ галаахсах юм байна. Алдарт их уран заяа. Олон нийтийн төлөөллөөс нэр нэг их ч онцгой дүүргийн онцгой байдлын хилцийн дуудлага бүлээн авагч алаг нүдэн бүсгүй. Ануухаас фитнес шоу нэвтрүүлэг ирүүлсэн. Хоёр гэдэг нь ямар төстэй юм бол хоёр сонгогдсон юм. Эгэл даруухан хоёр удаа алдарт их болсон завгүй ээжүүдийн төлөөлөл болсон энэ бүсгүй амьдралын хэм маягаа эрс өөрчлөхөөр зориг шулуудлаа. Оролцогч Ариуна. Ариуна фитнес шоуны өөрийгөө шинээр сорихоор шийдсэн дараагийн оролцогч бүгд найрамдах хятадардуулсан энэ нөгөө нэг мөөмний эзэн хайр булаам өхөөрдөн энэ яг нэг тийм засруулсан инээмсэглэл нөгөө нэг амар одоо энэ чи халцсан ш та хооронд гэд тэгвэл яг тэр зүйлийг амар зөөлөд үгүй за манайхаа байж л да нэг бууз ичээ тэгэж мэхээр ихчлээ юм шиг үү эсвэл ингээл нэг нь ингээл ихцөөж явах за зүгээрээ болно манайхаа чаднаа мандаа гэдэг яг шоу яг тэр зөөлөх маягтай л яг их юм шиг байна тий тийч харагдаж байна тий шудраг зан чанараараа тэр бусдаас онцгой гал зөгтөө энэ бүсгүй ширүүхний хэрхэн даван туулах бол дасгалжуулагч Ануухайг зөөлөж чадах болов уу чадахгүй Ануухай чи хинч Ражавын отгон цэцэг зөөлөж чадахгүй Хайцдэлэгц театрын урлагийн дахин давтагдшгүй өнгө үдсгэлэн ихэмсэг оршихуйн бэлэг тэмдэг жүжигчин отгон мөн үү үдсгэлэн хадагтай шоуны урлагийг авч өөрийгөө шинээр асаахаар 45 оны өөрчлөлтийн төлөө энийг чинь үүний орхиц дээр бол амар тийм нэлээ одоо фит туранхайдуу ихчүүлсэн шүү дээ тэнгуүтэ одоо болохоор ингээд жин нэмцэн байсан юм байна тэрийг одоо нөгөө дэлгэцээр ерөөсөн ойрд бид нар хараагүй болохоор ерөөсөн мдээгүй тэгээд вау энийг ч орж байна одоо за окей every болох баха гэтээ би энийг чинь нэг ярилцлага үтсэн байхгүй би гэл суртаач тэгсэн чи тэрэн дээр хүмүүс ингэ намайг орхицсан хүн шиг
амьдрал дээр бас тийм гэж бодоод байдаг. Тэгээ таарахаараа ингээд шүс мүсээ хаяад те юм аав шидээд ингээд муухай юмар хилдэгчээд юм те. Гэтэ би бол амар өөр хүн, амар зөөлхөн ийм тийм хүн гэж хэлчихсэн байхгүй. Тэгээд ваа хүмүүс ягаад ингээд кино тэр чинь зүгээр кино штэ. Гэтэ яг уягч бол яалтчгүй тийм нэг тийм элегэнт яг нэг тийм одоо ихэмсэг эмхтэй хүн байхгүй юу. Тэгвэл ихэмсэг эмхтэй тийм авра өгдөг болохоор яалтчгүй нэг тийм мин георл юм шиг тэ нэг тийм ууртай жоохон тийм маш муутай юм шиг тийм яг мэдрэмж төрүүлдэг штэ. Гэхдээ тэр болол үнэхээр гоё бүсгүй гэж миний хувьд бол боддог. Би бол үнэхээр гоё бүсгүй гэж боддог. Хүмүүс гоё бүсгүүчүүдийг дандаа муулдаг шүү. Та нар тийм байж болохгүй шүү. Гоё бүсгүүчүүдэд дэмжих хэрэгтэй. Өрсөлдөөнд ийхүү нэгдлээ. Түүний эрс шийдэмгийн байдал. Инээж чад шүд Холливуд шүд. Дээл өмс аймгаар үйч. Өөр монгол хүн юм бэ те. Яа, манай альбагч гоё юм. Энэ уулцсан. Яа. Тийштэй их чад комеди үл бит хуцаатайгээ бараг ануухаа шөөдөж хөөх баха. Шинэхэн зорчигчтой хүлээн авахд бэлэн. Шууд эхэлж байгаа юм. Амьдралын хэм маяг үзэл бодлороо эрс зургаан бүсгүй. Өөрийгөө шинээр бүтээх зорилготой. Амруудыг форт. Яа за одоо багш ирж ах шиг байна. Огцоор ирээд байгаа юм уу? Resort дээр авчирлаа. Газар тийг төвшөр. Шар ус босч ш. Дээ. Яа за. Мөргийн оби. Йоо, энэ хүн заа ингээд ийм юм одоо энэ синдээ оруултлаа бас ингэж хөдөлмөрлсөн харагдаж шүү дээ. Гэсэн чинь энэ шоу нэг зүгээр нэг хинт чирэггүй шоу биш ингээд бүл бүтэн 8 эмэгтэйгийн ингээд амьдралын өөрчлөлт те. Эмэгтэй хүний гоо зүг үзэсгэлэн өөртөө итгэл гэдэг чинь ер нь бол хороодлын хамгийн одоо чухал зүйлсүүдийн нэг гэж боддог байхгүй. Тухайн хүн ер нь хүн болгоны өөртөө итгэл те. Тэгмээд өөртөө итгэл чинь хамгийн түрүүнд ер нь гадаад үзмжээс ер нь болол бараг 60% хамааралтай байдаг шүү дээ. Тэгмээд тэр зүйлийг энэ хүн ингээд өөрчилж өгч байна. Нөгөө оролцож байгаа хүмүүсээс бол зүгээр л тэр багшаага хий гэсэн юм хийн. Гэтэ ануухаа бол ингээ бүх схемийг гаргаад те бүр нөгөө VIP амар өндөр үнэтэй зарагдах үйц тэр одоо хичээлээ ингэж гоё ороод тэгээ дээрэс нь ингээд IPTV дээр тавихгүйгээр зүгээр ингээд телевизэд өгөөд ингээ үнгүү гаргаад ингээ хүмүүст ингээд үзэх юм болгож जैन үнгүүгээр үзэх боломжтой зүйл болгож тавьж जैन гэдг нь өөрөө болол аимшигтай ялтчгүй ингээд нэг Монголын яг эрүүл мэндийн төлөө маш том юм хийгээд байна гэж би хараад байна. Оо. Ямар power гэдэг үлээ. Атлын гитар нээр ш. Йоо, заач. Аура. Нэг матрикс шиг овц өмссөн. Матрикс Хоёр юм зэгзгэр бүсгүй ингээд хоёр хажуудаа ингээд тий. Эхлэхэндээ гэж бодсон. Магакогч баг хаана ирчээд байгаа мэдгүй нэг. Унтаас ирсэн явж байгаа юм шүү дээ. Ирсэн үгээ. Камер дээр ингээд жургатандаа гадаг. Энэ өөр монгол маягийн хүн юм шүү тийм. Ихэнх нүртэй аймаа гоё царайлаг. Би чигэнгүү гайхсан. Сайн байцгаана уу? Өсвөчүүдээ. Сонирхолтой хүмүүс орсон. Тавтай морил. 6 эмэгтэй л Шоуны урилга буюу өөрийнхөө шинэ дүр шинэ амьдрал руу тэмүүлэн хөөрөх нислэгийн тасалбарыг хүлээн авч хувьцат хийх шийдвэр гаргасан та бүхэндээ баяр хүргэе. Яг онгоцны нөгөө нэг тийц шиг тийм тик дээр аялалтай нь инхүү эхлэх гэж гэрээгээ зурх юм шиг. Төслийн төлөөх тэмцэл олон мянган бүсгүүчүүдийг нэгтгэж уран зургийг бадраач чадсан шоу маань та бүхэнтэйгээ инхүү шинэ бүлэг эхлэхэд бэлэн боллоо. Let's go. Let's go. Та бүхэн өөрийн хүчийг сорж шинэ орон зайд хөл тавих болно. Энэ бол бидний төгс өөрчлөлийн төлөөх нислэг. Yes. Энэ хугацаанд би та бүгдийг чиглүүлэх болно. Харин 45 хоногийн дараа
хэн нь хамгийн өндөрт ниссэн болохыг бид бүхэн харах болно. Маш их хүч ирэхэд өөртөө итгэлтэй, маш гоё эмэгтэй харагдсан. Тэгээд би дотроо бодохдоо за багш маань хэр ширүүн болоо гэж би бодсон хичээг ингээ ануугаа багш загнуул яаж хүлээж авах вэ? Цоо харж байгаа юм шиг харт юм билээ шүү дээ. Харц мартан те амар хэрнээ амар хөөрхөн байсан. Хөөх юм гол байна. зорилго эрүүлээ иржингээ Энэ артлынхан жоохон зураг тавьсан юм шиг харагдаад байх юм дээ. Гадаа биш юм шиг. Удаад мөн адил гоогоошоо салбантайгаа хамтран ажиллах болсон байна. Гадаа юм Хасгал уу? хөдөлгөөнтэй хамт одоо яг энэ массажийг хослуулахаар бүр үнэхээр гайхалтай үр дүн гарна. Тийм ч учраас бид бүхэн шоуныхаа нийт оролцогч нарт массажны гайхамшигтай үр дүн амлаж байна. Энэ учраас та бүхэн Анухаас фитнес шоуны 4-р улирлыг надтай хамт бичлэх болно. За одоо ерөөсөө яг ийм 5 ширхэг 5 одоо олонний танил бүсгүй. Тэгэд нэг одоо энгийн иргэд гэж хэлхийн цаашаа зүгээр одоо иргэдээс төлөөлж оролцож байгаа нэг бүсгүй байгаа мэй. За тэгээд нийт 6 бүсгүй энэ зүйлд өрсөлдөх нь заяа. Алалцах нь. Тэгээд танилцуулахад бэлэн болсон байна. За, гэрээ. Гар үсэг зурхад бэлэн. Гэрээн дээр нь юу гэдэм бол одоо ингээд ямар амар аюутай юу ямар амар шууд дагалж Яг байгаа. энэ буюу Тэрэлжийн байгалийн зохицолборт байрлах Premium Water Resort-д миний хатуу хараа хяналтанд 25 Аа, бөөндө хамтдаа гэрт байх юм бэ? Хаашаач явахгүй гэдгийг хатуу анхааруулъя. Бурхан минь Хүүхдүүдээс ээ. ер нь нэг олооноор автаж үзээгүй. Өө энэ чи алтар тийш Хүүхдүүд маань ийгч ч угаасаа. битгэх байх. Одоохондоо бол санагдахгүй. Тэгээ яг явцдаа юу болохыг одоо хэлж мэдэхгүй. Ямар гоё дэлгэмсэн. Басалжуулагч миний бие болон шоу нэвтрүүлгийн зүгээс тавьсан шаардлагыг биелүүлээгүй оролцогчийг шоу нэвтрүүлгээс өчиггүй хасахыг хатуу анхааруулъя. Өгөөнд орохгүй бол зайлшгүй шүү гэдэг юм. Тийм шүү. Ибукура огт Томоко таныг урьж байна. Та ирж гэрээндээ гар үсэг зурно. Тэгээд Нэг ч юу хаанагаа жоохон мэдэхгүй л ах шиг байна тий. Унтал ямар ч гэсэн биедүүлэндээ Гэрээнд гар үсэг зурхад бэлэн үү? Итгэлтэй байна уу та? итгэлтэй байна. За миний хувьд бол одоо дараа жил 50 нас хүрэх гэж байгаа. Өөрийгөө өөрчлөх Одоо боломжтой 49 настай. байх ч юм уу, үгүй ч юм уу. Боломжийг ашиглаж чадахгүй бол одоо өөртөө эрхлээд суух хിവэрээ хинт ч одоо үлгэр жишээ үзүүлж чадахгүй явандаа гэж бодоод тэгээ шүтээ зурж явна гэж бодож байгаа шүү дээ. Гэрээндээ гар үсэг зурсан баярлалаа. 25 Таныг хоног өөрийгөө өөрчилж бүр чадна ингээд гэж хамт хэлтэй байна. Тэгээд бөөндөө амьдраад бүр хэмтэн байх юм биш. Өмнө дугаар дээр яадаг гэсэн аахгүй оролцогчид нар нь ингээд хоорондоо фитнесээ цог явснаа тарснаа хоорондоо хоорондоо явтаж ингээд клуб дээр ороод тэгээ ууч буугаа суугаа тэгээ багштай баригдаж мэрэгдээд тэгээд нөгөө алкогол хэрэглэгч угаасаа одоо жин хасахын эсрэг зүйл ахгүй юу? Юулээ өөх шатлалтанд муугар удаашруулдаг ч гэлээ тэгдэг юм шиг байна. Тэгэд манай анхаа багш нь зааж өгнө л өглөөл бөө юм болоод ингээд нэг хитэ хонь балж байгаа ш тэгдгээс ахгүй. Одоо болохоор яг нүднийхээ хараа хяналтанд доор харцсан болохоор тэгээд эдрийг бол чинь бацхал юм шиг байна. Сансандаа заавал хүрдэг адтай одтой бүсгүй. Зорилгодоо хүрэх эхний алхмаа Миний бодлоор ингээд гадгарсан ширүүхэн өрсөлдөөн чамайг хүлээж шатран үүсэх баха. гарыг Эсвэл л ерөөсөө хийхгүй ч буюу та ирж гэрээндээ гар үсэг Яа, зурно. зайлмаа. Би нөгөө нэг сандраад тэр гэрээг уншиж чадаагүй. Багш ингээ харж байгаа шүү дээ. Гарын үсэг зурх хэсэг дээр ингээс гарын үсгээ зураад за юу ч байсан дүүрсэн. Одоо угаасаа дүүрсэн. Хурдан гарын үсгээ зураад багшаасаа холдох юм байна. Танд амжилт хүсье. Баярлаа. Яа, ямар гоё халуутай харна юу вэ? Энэ олж уншидаа л гэж бодчих. Хөөхий. Эрх танхил ялдамхан бүсгүй 45 хоног үргэлжлэх өөрчлөлтийн төлөө хаяллаа инхүү эхлүүллээ. Амжилт хүсье охин минь үзүүлээд өг. Баасан чавын хишиг жаргал ирж та гэрээндээ гар үсэг зурно. За дуучигчүүдээ энэ ч одоо ардын хатуу зүйл янз янзын шаардлага ирэх баг. Тэгээд тэр болгоныг одоо айлуулах нэг сүртэй амар ингээд ихчэнтэй хүн болол ороог байх шүү үнтэй. Гэтэ амар бүү зузаан уцсамсан болохоор гаргаж байгаа зан хэмжээг айлуулах л айтайхал гаргахыг хичээндээ. Танд амжилт хүсье.
Донч төгөлдөр дуучин бүсгүй. Би Дараагийн оролцогч Ариуна та ирж гэрэндээ гар үсгэж. Ариуна гэдэг өвөр Монгол маяг хэлчихсэн. Ануха багш өнөө нэг яг манас гэрэн дээр гарын үсгэж ороход Чармаж дийлэх үү? Шармаш дэлгүү гинэ. би одоо энэ матан бузааны жоохон бэс шиг болгоно. Би чаднаа шиг. Мантун бузаа би шиг болгоно гинэ. Матан бузы бэс болгоох. Мантун бузыг банш болгох гэ. Банш болгох гинэ. Яна. ямар ч үед өөрийнхөө урайтай дэлжин авах өөрийгөө шинээр ясаахад Бас амар гоё үзүүлээд өг гэрэлцсэн хадагтай минь. гоё сонирхолтой дөрөв те яг энэ дэд бүгд л амар дөрүүд байна. Та ирж гэрэндээ гар үсгэж сурна. Яа, отгойч. Би л отгойч гэдэг байж байгаа. Башийнхаа дуулууртай шавн байгаад маш сайн хичээнгүйлэн өөрийнхөө бэст хувирлбарыг бий болгох юмсан гэж дотроо бол батсан. Тэгээд нэрээ хэрэг шүсээ маш ах боллоо л гэж бодсон. Тэгээд магадгүй миний шүсээ хэдий чинээ сайн шахаад хөдөө чинээ сайн л гэж бодлоо шүү дээ. Шахалж махуулах бүх юм ашихвал одоо. Хөөхөд ирэх чинь нүдний авруу инээдтэй хөөх юм Сурч явсанд эрс шийдвэрийн үсгэн тадагтай. ардыг Фитнес төлөөлж спортын гайхамшиг мэдрүүлэхэд бэлэг. Тааварлашгүй олон сорилууд таныг хүлээж байна. За утган цэцэг гэдэг ч юм За байна ингээд те. хамгийн сүүлийн оролцогч олон нийтийн төлөөлөл болон оролцож байгаа Сүх очрын уран Ийм хөөх юм бэ? Ямар Хүн юм чинь бас энийг чи би бас тэмцэж байна. Тэ тэгтэл ямар Гэтэ ихчээ. энэ хүртэл зориод ирсэн. Болсон штэ юу шантрахгүй шүү. чинь. Тэгээд өөрөө өөрийнх нь зорилгыг угаасаа маш томоор төсөөлж мэдж байгаа учраас аль болох хичээгээд шүдээ зуугаал тэгээд тэсэл гарна гэсэн л бодолтой. За танд бол маш их ихтгэл найдвар олон хүмүүст тавьж байгаа. Тийм учраас та өөрийгөө дайшлна гэдэгт итгэлтэй байна. Танд амжилт хүсье. За баярлалаа. Амжилт хүсье. Хөөхөө ийгч баг оттой танилцсан юм шиг дээ шүү. Нүүр хагарцсан. Аяар хөөхөө хичээд Алга аяа. нүдэн бүсгүй. Үзэгч олонныхоо итгэл найдварыг тээсээр амьдралдаа шинэхэн өөрчлөлт хийхээр зориг шулууллаа. Ямар царайлаг юм бэ? Жигэн Монгол царайлаг зэрэг эмхтүүний. Өөрийн хүч чадлаа нээж жинхэнэ өөрчлөлт рүү тэмүүлэх болно. Энэхүү аятал эхлэж байна бүсгүүчүүдээ зорчигчийн тасалбар таних та бүхэнд амжилт хүсье. Let's go. Асаад өгч нараа. 45 хоногийн хугацаанд та бүхэн маань өрсөлдөх хэдийч найзлаж нөхөрлөх үе бас ирэх байх гэж багш найдаж байна. Тиймээс нислэгийн хамтрагч болох өрөөний хамтрагчтай сонгоцгоё. За өрөөний хамтрагч. Яг хөөхөө төө. Yeah. Yeah. Хабакаю. Тиа. Гэг. Тойрлах юм байна. Тойрлах юм байна. Манай их яг зүүдэнд яваад юм шиг байна тий. Хич ачки энэ яа эцэг. Дараагийн оролцогч хишиг буян та ирж өрөөний хамтрагчаа сонгоно. Яах вэ? Өдрөөл. Хөөх юм бэ бүгд. Яна. Чи барыг зөвхөн цогсон. Эйгүү хитөө. Яа. Татлаа. Бүгд яаж Хамгийн сүүлийн муухай та нар. Сая та ирж
Манай хотон цэцэгч хөөхөн. Надад сонголт авах юм нөө нэг аваад. Эх. Ингээд та бүхэн маань өрөөний хамтрагчтай сонголоо. Та бүхэн хөзрөө дэлгэж болно. За хийх хэдэ орчоо. Тоотой оролцогч маань нэг өрөөнд орох байгаа. За сонирхолтой. Сая түрүүний эцэг болох гэдэг. Тэр чинь хотод ингээд нэг юм уу хоёр өрөө барь авах мөнгө. Та бүхэн амжилт хүсье. Ер нь бол баг нэг өрөө барь авах бах тий. 45 хоногийн дараа ямар ч гэсэн энэ байгаа бие бодол бүрэн өөрчлөх байхаа гэдгийг Тэглээ их чи. Тэглүү яа тий. Та ууж болохгүй, идэж болохгүй. Намайг үнэхээр Япон хүн юм уу гайхдаг юм тал байгаа. Тэгэхээр Япон чанарыг та бүхэн надаас олж харна да. Гэхдээ би тэрийг анзаарахгүй байна. Реалити шоу гэдэг чинь өөрөө нөгөө үнэн бодит юмнуудыг харуулах учраас бас жоо айжин. Хинтээ нэр 24/7 камер нь Ямар дүр төрх гарч ирээд нөгөө хүмүүст нь таалагдахгүй байх үе хил амны байв болно то. Гэхдээ жоо олон нийтээс айжин гэх юм уу? Зүгээр бид нар зүгээр шүү. Бид нар ухаантай үз. Хүсгэж үдээ өнөөдрөөс эхлээд өөрийгөө хамгийн бэст хувилбартаа болгох тийм Йоо их чи яриа болол бүр чиглэлээрээ. их чи гарч ирэх Ануухаас фитнес салхимаар хийсэд авах. шинэ амьдрал руу тэмүүлэн хөөрөх нислэгийн тасалбарыг хүлээн авч хувьсэл хийх шийдвэр Оо амар гоё газар байх юм шиг. Ямар гоё юм бэ? Вау. Ваах юм биш үү? Ямар гоё том зэт юм тий? Та Нөгөө нэг энэ шоунд ороход хүмүүс энэ хитэн төгрөг өгж орж ийн бүртгүүлж ийн гэдэг хэлээдсэн. Харин юм авдсан байх хөөе манайхаа. ямар гоё. Ки өргөнөөсөө хичвэ. Тийж болох юм тий. Шит надад хоёр дэмжиж байгаа хүн байна. Нэг нь утган цэцэгч нөгөөдгөө манай энэ нэгч. Супермаркет номноос өг. нээлтийн өмнөх өдөр. За юу болоод байна ч тоо. Тэдний анхны уулзалт сэтгэл түгшээж байна шүү. Бие биенээ яаж харж байгааг нь хараач. Йоо бурхан минь. За манай анд медикал центр эмнэлэг граф буюу дүр санчлагынхоо шинжилгээнд ороод яг баган нурууны маань хэсгүүд дээр одоо морилд суултч байдаг юм уу мэдрэл дарагдсан юмнууд байна уу гэдгийг үзүүлчихэ. Тэрийгээ бас мэдчихэж ингээд дасгал хөдөлгөөн хийхгүй бол бас хамаагүй яаж болохгүй байхад одоо эрсдэл асуудал үүсч болох юм биш. Тийм болохоор одоо бид нар ингээд хамаагүй бас фитнест яваад одоо хүнд юм өргөж гэдэг юм уу те тэр бас ер нь жоохон эрсдэлтэй юм байна те ер нь бол тэгэхээр жоохон өөрийнхөө бие физиолог ямар байна гэдэг мэдээд тэрэндээ таарсан дасгал хийх хэрэгтэй юм байна ер нь бол тэггүй тэгээд очиолстон халаад үе хядаад үе гээл ингээл булчин байгаа хөгжүүл ингээл хамаагүй юм татаал ингэж бас болохгүй юм байна шүү чи бас эмгэг домлоор эхлээд явах хэрэгтэй юм байна харчаад тэр за гүнзгийм цаа гаргая битэж очоорой тоглоо Цоццоо. Япон цус гэж мэдчихэж байна. Тэндэр юм бэ. Эрүүл мэндийн инхи манад гардаг эмч нар маань хүндээ хурц үйлчлэхийг ёстой нэг харуулж байна шүү. За энэ нэр отгон цэцэгчийг хараа отгон цэцэгч барыг ингээд камерын дээр ингээд турхаа гарч болох хэсгэрээ ингээд юугаа яагаад байгаа юм шүү те өнцгөө болоод байгаа юм шүү те бүр аль үжээ ингээд юугаа олцсон инээдтэй маяа засал гэмтлийн эмч болон доктор эмч хамар олон эмч нартай ороод томоогүй их жоохон нэг Дануухай шоуд нойр мөх яваад таг шиг санагдаад байна. Бүгдээр амьдраа эхлэе дээ. Ер нь дунд нь харьцуулга байгаа штэ. Би ч нэг эмнэлэг дамжлагаар нэг их яваад идэг хүн биш. Яагаад боломж нь гарвал угаасаа нэг залуучуудын нэг хандлага байдаг шүү дээ. Өвдөхгүй л бол эмнэлэг ордгоо. За ингээд эмнэлгийн маань хоёр давхар хэсэг юм дандаа үзлэгийн эмч нарын хэсэг гэдэг. Нэг давхарт хэдүүлээ эхо онцлогоо одоо компьютер. За ингээд ерөнхийдөө бол ингээд онцлогоо дороо маань Хүүтэй амьдрч үжиг болох нь надад амар тийм ээ. Би хүүтэй амьдрч үжээгүй. дасахгүй гэдэг. Үнэ. Би хүүтэй амьдрч үжиг болох нь надад амар даргатай санагдаж. Би охинтойгоо надад авч өгөөд. охинтойгоо нэг өрөөнд унтахад хэцүү.
Тийм үү? Тийм. Шим манайс иймэрхүү усуудад ачуудад нэг өрөөнд хүнтэй умуутаас бүр аймаар их. Яана одоо тэгээ яах юм бэ? Нөхөртөөгөө одоо тэгээд яах юм? Би хуучинаа нэг залуутай байж хаад 2 өрөө нутдаг. Юу вэ? Баггүй. Би хүнтэй нэг орон дээр гүтгийг бодчихгүй. Нэг гасаа. Нэг гасаа. Косоо. Та ч юм одоо Монгол эрэхтэй хэдэн настай ирсэн блэ? Анх би хортой байсан. Онгоноор ирсэн. Юу вэ? Тэгэхгүй. Цаанаас баригч тэгэхээр хөдлөө шүү. Ийм гэдэг шиг. Би багсчихсан байна. Багсаач на чи юм үлдэн. Минийх бол ингээд дээр нэг үзэмтэй талбай. Үзэн нь манай орцон цэцэгчийг та нар муухай хайртай гэж Тэгээд шинжилгээний хариугаа сонсохоор хүлээн сууна. гинэ. За ямар ч үсэ эхлээд өгч зэ. Үгүй за утхан цэцэгч Тэгж байгаа сайхан тайлбарлаад үгүй. За. Энэ ингэдэг гинэ. Нүүрс усыг задалдаг гинэ. Бид нар чи одоо нөгөө хоол идэхээр нүүрс усаа задалж чадчихгүйгээс болоод нөгөө нүүрс ус нь би өөх мөх болоод байгаа маяг шин. Тэгэнгүүт эн чин тий сайхан улаан цай нар утхан цэцэгч рүү харж ирэхгүй дэмждэг гинэ. Тэгэхээр айгүй гоё нөгөө авах шин тэжээлээ аваад хэрэггүйг ингээ бохирдлын манай утсан ихч рүү харж ирэх та. Өдөрт 2 удаа хэрэглэх боломжтой. Нэг анхааруулах зүйл нь хэрэгсэн бол заавал 1.5-аас 2 литр ус уухгүй бол Тэгээ нүүр Мараминд. За одоо яг нөгөө нэг нэвтрүүлгийн эхлэх үед яадаг юм бэлээ. Яг тэр одоо илүүдл байгаа тэр жингийн гаргасан ер нь бол жоохон нэлийн задгаа маягийн хувц өмсөө зураг авахулаа тэгээд өмнөх ба дараа гэсэн тийм зураг харьцуулт хийхин тулд ийм зураг авалтанд орд юм билээ. Тэгээд ер нь бол ингээд биеийн жинтэй тэрэндээ жоохон санаа зовдөг ч гэдэг юм уу те. Тэр нь жоохон өөрийнх нь одоо эмзэгэлтэй зүйл яхан бол энэ хэсэг бол нэлээд жоохон хүнд хэсэг юм шиг бэнли дээр оролцогчдын маань хувьд. Угаасаа хинч тэгэл хэдэн мянган ард түмэнд одоо ер нь өөрийнхөө ингээд одоо гүзээ те одоо тэр илүүдэлжинг харуулж байгаа гэсэн үг шүү дээ. Хинч тийм юмд бол дуртай байхгүй. За болчлоо. За ямар юм бэ? За одоо харьцуултын зургийн анхны зургийг авах гэж байна. Эхлээд санаа зовж ирсэн. Тэгэхад яг энэ жургаан авалтандаа орох нойроо сандрахаан байчихсан, ичхэн бас байчихсан. Амьдралаа анх удаа ингэж болохгүй хуйлмар. Өөрөөр одоогийн биеийн харьцаа ямар байгааг харцгаа. нэлээд хөвсөөр Яг одоо ингээд аныхаа шоунд орох гээд манай шигтэй нэлээд тархсан байна тий. Гэтэ стил гой бүсгүй шүү дээ. одоо биеийн хэмжээг одоо өгөх гэж байна. Тэгээ хуваалцахад одоо бэлэн байна. Оролцогч одон ихч зэгч нэлээд өндөр 172 см, Бэйжин 74.3 Хилийн тойрог нэлээд Цэвэжний тойрог 115 см, Бэлхүүсний тойрог 95 см, Өгзөгний тойрог 106 см. Яа. За утган цэцэгчийн хувьд болохоор ер нь бол яг нэг давхар ирүү бүр ингээд илүү түлхүү байгаа хгүй бусдаасаа. За энэ маань болохоор түрүү ярьсанчлан ходоодтой холбоотойгоо за стресс бас их байсны ачаал их байгаа. Тэгэхээр нэг ходоодны чангарлаас үүдэлтэйгээр энэ давхар ирүү маань үүсэж байгаа. За тэгэхээр энэ давхар ирүү болохоор наатан салах массажаар бид нэр түлхүү одоо хийж арилгана. Ачин отгон цэцэг дээр нүрийн хэлбэр засах япон массажийг болвол түлхүү хийж унаа. Боко ихчээр япон массажийг хийлгэл. Ингээд нүрийн хэлбэр хоёр өөрөд игрүү. Энэ гуаша гэдэг чинь ер нь бараг нүрийн фитнес юм шүү те. Жүжигчний маань хувьд болохоор маш гоё яг энэ өөрийнхөө хамгийн Хүмүүс зүхж байгаа шиг тиймэрхүү байдлаар шууд юугаа өөрчлөөд гарчихдаг шүү дээ. Энэ удаага яг камерын өмнө бас олонний өмнө таносоокоо өмнө ингээд жинхэнэ биетэйгээ ингээд хандаж байгаа биш юм уу? Тэгээд яг хуучиндаа зүхжсэн хатгаас ээжсэн биетэйгээ ингээд жигнээс нь хараад за энэ талаар болохгүй юм байна. Энэ талаар жоохон өөрчлөх юм байна. Хуучиндаа бас жоохон ахсан жоохон биенээ дүндүү их сэтгэл хангалттай байна гэж бодож байна. Тэгээд одоогоос эхлээд жоохон өөхөн халуудаад ер нь жоохон өдөгнөө өөхөн харамж ирсэн. Өрөөр мөндөс гэсэн гоо сайхны талаас Ер нь яг нүур тулчиж яг өөрчлөлт оролцогч ариуна.
Өндөр 170 см, биенжин 99.8 кг, цээжний тойрог 118 см, бэлхүүсний тойрог 108 см, өгзөгний тойрог 113 см. Яг хоо жинтэй юм байна. Би өөрөө нөгөө бүжиглдэг байсан байхгүй юу? Тэр олон үед миний бие аяа. Хүний биеийн байдлаас нөгөө за би муухай хэсэг дээр нь жоохон ярьчлаа. Хүний биеийн байдлаас өөртөө ихтэй нөө ихтгэлгүй нөө гэдгийг ингээд мэдэж болдог штэ. Тэгмээд ингээд яг ингээ хавчаа суудсан байгаад тэгэхээр яг яалчгүй ихчүүл нилээ тухгүй тэгээд одоо жоохон ингээд бие хумайд те жоохон өөртөө жоохон нилээ ихтгэлгүй хэцүү зүйлтэй нүүр тулаад ингээд байж байгаа юм шиг санагдчихэв. Тэгээ өөрөө би нөгөө Монгол үжиг хөгжүүлээд ер нь бүхэл төрлийн мужигээр одоо хичээл гүүгээр ерөнхийдөө нөгөө ингээ бүжгэлдэг тийм мэржлийн төвшин бүжгэлдэг тийм бүжигчин байсан байхгүй юу? Оролцогч уран заяа өндөр 155 см, биенжин 65 кг, цээжний тойрог 99 см, бэлхүүсний тойрог 86 см, өгзөгний тойрог 104 см. Өрхөөс өмнө өөрийгөө нэг барьж авах, өөрийгөө одоо өдөртөж сурах, өөрийгөө ялан дийлсэн гэсэн мэдрэмжийг авмаар байгаа юм. Оролцогч Томоко өндөр 150 см, биенжин 69.5 кг, цээжний тойрог 102 см, бэлхүүсний тойрог 102 см, өгзөгний тойрог 95.5 см. Тэгэл ер нь Дандаа хар өмсөөл, малгай өмсөөл ингээд Монгол гутлуудаа өмсөөл ингээд гарчвал өөртөө аюу ихтгэлтэй дуулж чаддаг. Тэгээд жоохон бариу хувцас өмсч ирэн чаддгүй төрлийн хүн. Яг одоо энэ яг тэгээд ирэхээрэл нөгөө ингээд өөрийнхөө бариу хувцас өмсчиж миний энэ хэсэг тарган байгаад байна. Энэ хэсэг муухай харагдаад байна гэж мэдэн штэ. Тэнгүүт яг ингээд жин эмцэн хүмүүс тэргээ мэдрэхгүй тул тэрнтэй нүр тулж чадахгүйгээс болоод дандаа сул хувцас өмсөөд те одоо дандаа тэр биеийнхээ тэр одоо өөсөвийг нуусан тэр юмнууд өмсөөд тэгээд ирэнгүүтэй л ерөөсөө ингээд жингээ буцаж ингэж барих юм нь тэр юм нь ингээд хүсэл зориуллагч юм те тэр юм нь ингээд арилждаг юм шиг санагддаг. Яагаад вэ гэх юм бол ингээд өөр хувцас өмсөөд ингээд нуугууч болоод байгаа юм чи өөр хувцас өмсөөд ингээд өмсчөд сул хувцас өмсчөд хүмүүс наваа таран гэж харж мэдхгүй гэд надад хүртэл ингээд тухтай байна гэж бодоод тэгээд яг тэрнээсээ болоод ингээд явцдаг гэж байгаа байхгүй. Тэгээд хувцаагаа ер нь бол нуугаад ороод гоё болоод бас тайзан гэх юм уу? Өөрийгөө яг байгаагаар нь харчаад ингээд ичих нүрэ илгэндээ наачил байж юм да. Яа. Оролцогч хишиг буян өндөр 160 см, хэвлийн хэсгэл амар байгаа юм шүү дээ. 4 кг, цээжний тойрог 88 см, бэлхүүсний тойрог 79 см, өгзөгний тойрог 96 см. Одоо тэр хайчих бол Dream Bolor Resort оройн 21 цаг 47 минут. За одоо эдгээр гэртээ байгаа шүү дээ. Йоо, тансаг бас тансаг 6 бүсгүй. Сэтгэл дотроо зурглан явдаг мөрөөдлийн бие урлах адал явдалд аяллаа инхүү эхлүүллээ. Ирэх өдрүүдэд тэднийг тэсвэр хатуужил шалгасан тааварлашгүй сорилууд. Нэр хоол болоо яаж яах юм бол цаанаас нь хийж өгөх юм бах та. Юу ямар гоё тунаа гараад ирвэ. Дараагийн дугаард энд бид нар энэ гоё хүлээгээд байгаа юм шиг санагдахгүй надад хамар. Йоо, хотон цэцэг. Тэд сүүлийн удаа хүссэн амттандаа баяртай гэж шивнэ. Оо, шууд хоол гэж өгöd байгаа юм яа. Тэдний эхний өдөр айдас, тоглол, цочрол сандралаар дүүрэн байх болно. юм шүү, боломжийн юм шүү гэж үзэн чинь тэр зүгээр трейлер байсан юм байлээ. Чи наатаа хийж чадахгүй л өөртөө ядагдаж гин гэсэн үг. Яа. Барь, гурав бариад байна. This is the best part. Яа. За энийг л давчвал ерөөсөл цаашаа болох гээд байгаа юм шиг л тэгээд санагдсан. Дасгалжуулагчийн гинтийн шалгалт тэднийг сандргах болно. Энэ одоо ямар сони юм бэ? Ямар сони юм бэ? Хэд дахиад байгаа мó? Юу ээ? Юу арх өрх гарч ирээд томооко ивчи. Энэ минийх биш ээ. Чи өөрөө идэггүйгээд минийх гэдсэн. Үгүй идэг минийх биш. Юу болоод байна яа shit. Йоо, яг ийм гоё болдог байхгүй юу?
За энэ интернэс нь ямар хүмүүс яаж оролцсыг хараадах юм. Анх уур. Ануугаг хин гэдэг юм бол ануучин гэдэг юм шиг байна те. Төслийн санаачлагч ануучин. Вау, гайхамшигтай. Хоо, бүр нэрээ үнэхээр амар юм болох нэ. Манайхаа харж байгаа ийм гоё шоу байхгүй юу? За тэгээд олон юм нушаад яах вэ? Бөөндөө та нарт хэрвээ таалагдчих юм бол та эдэд хэрвээ энэ реакшн бичлэг таалагдчих юм бол би дараагийн дугаарыг бас реакшн хийгээд бөөндөө гоё хамтдаа үзэж болно. Би цаг алдалгүй бүр аль ч чадхаараа гэс үзээд тэгээд ингээд оруулахыг бодно. Тэгээд хэрвээ энэ бичлэг таалагдсан бол лайк дараараа тэгээд subscribe хийгээрэй мэдээж. Тэгээд дараагийнхаа сонирхолтой бичлэгүүдээр удахгүй уулзцгаа. Тэгээд бөөндөө энэ шоу үнэхээр сонирхолтой шүү. Тэгээд энэ хүртэл үзсэнд маш их баярлалаа. Энийг үзэж байгаа та ч гэсэн одоо тэр хөгшөнд байгаа арх дарс юу гэдэг одоо тэр гурлан бүтээгдэхүүн хэвэн боо тэр бүх юмаа бол одоо бүгд яг энийг үзэнгээ хамтдаа бас гоё одоо туурхан тураад тий одоо тэгж бас явна шүү. Бичлэг үзсэнд баярлалаа. Баяртай. Тэгээд тулканела. Баяртай.